За бага насндаа нэлээд тийм хөдөлгөөнтэй хөвгт байсан. Багш нарын амар сонио хайрыг хүлээсэн хөвгт байсан. Тэгээ ангийн банд нартаа ер нь ангийнхан дундаа ер нь айгүй тийм коллектив сайтай, олон найзтай. Багтаа ер нь багтаа гэлтгөө би өөрөө ер нь олон найзтай хүн л дээ. Хүмүүстэй ер нь ойр дотн байхыг хичээдэг. Тэгээд багтаач бас тийм хөвгт байсан. Ээж аавын бас чихийг бас нэлээд халууцуулдаг. Тийм хөвгт байлаа. Би өөр хотын хөвгт Улаанбаатар хот төрсөн. Тэгээд дахин руу Турк Монголын хамтарсан сургууль руу ер нь бол явж сурсан. Яг өсвөр насндаа 12-оос 13-аас 18 нас хүртэл ер нь бол тэнд байсан. Тэгээд яг хоо багын зам бол мэдээж байгаа. Гэхдээ бас өөрчлөгдсөн юм юу гэхээр нөгөө гэрээсээ хол тэгээд ээж аваасаа хол тэгээд гэр бүлээсээ хол яг гадаадд одоо байгаа юм шиг 4-5 жил өнгөрсөн. Бас л хөдөлгөөнтэй. Захирал махирлууд бас нэлээд дууддаг. Гэсэн мөртлөө бас багш нарын хайр үтгэлийг айгу хүлээсэн тийм хөвгт байсан. Өсвөр нас бол миний одоо амьдралын хамгийн гоё үе гэж би бол хэлнэ. Дотор өрөөнд байдаг учраас аюу гоё дурсамжтай. Одоо би жишээл манай үеийнхэн чи бүгд 70-80 хөвгт байдаг. Бид нар бүгд одоо хамт нийлдэг байхгүй юу? 70-80-уулаа нийлдэг. Тэгэхээр бас аюу гоё үе байсан. Багасаа л нэг тийм урлаг талдаа хөвгт байсан. Спорт сонирхдаг. Урлаг талдаа ер нь нэг дуулаад бүжиглцдэг, жүжиглцдэг. Суй стори гэж бодож ирсэн юм. Соёл урлагийн их сургууль. Соёл урлагийн их сургуульд орё гэж бодож байгаад ээжтэйсэн чи ээж тэмүүлээ наа чи мөнгө олохгүй штэ хэцэн штэ гэдэг. Тэнгүүт нь би чинь багасаа нөгөө 2 дугаар ангиас хойш ажил хийсэн л дээ ер нь. Аавтайгаа манай аав бизнес хийдэг гэсэн. Тэгээ аавд ер нь туслаад бараа марагийн зөөж мөөж өгөөл явдаг гэсэн. Тэгээ ер нь нөгөө мөнгөний үнцнийг айгуу сайн мэддэг. Ер нь бол бас ирээдүйд мэрэж сонгох хэрэгтэй. За дургу байсан ч гэсэн хамаагүй гэж бодоод. Тэгээд бас сэтгүүлч болъё гэсэн бас ер нь бол бодолтой байдаг гэсэн. Сэтгүүлч чинь бас хэцүү. Тэгээ жүжигчэнтэй ураг адилхан шахав. Тэгээ манай өвөө өөрөө ийм экологч хүн байдаг л да. Хөдөө аж ахуйн яамны дид сайд байсан хүн байсан. За чи ингээд өвөөгийнхэн бас мэргэжлийг эзэмшүүл бас гоёо. Тэгээ миний сурсан сургууль болохоор Өмнөдийн ухааны их сургууль диплом инженерээр төгссөн. Мэргэжилтэй бол яг хуу тийм бас дуртай биш. Багасаа тийм жоохон сэс талтай хөвгт байсан. Дандаа л юм борлуулдаг. 10 жилдээ ч ер нь би 100-ны амралтаар ажил хийждэг. Их сургуультаа бас 100-ны амралтаар ажил хийждэг. Өвлийн амралтаараа ч ажил хийдэг. Тэгэхээр энэ айгүй сэс талтай хөвгт байсан. Тэгэл сэлсийг юм сонгосон доо. Бодлолт сонгосон. Ямар ч хүнийг амжилтанд хүрнэ гэдэгт би итгэдэг. Ер нь бол. За мэдээч нөгөө авиас гэж байгаа шүү дээ хүнд. Тэр авиасыг бол одоо мэдээж ямар ч хүн одоо оруулах чадахгүй байна. Гэхдээ ямар ч хүн хичээвэл амжилтанд хүрнэ гэж итгэдэг. Гэхдээ яаж вэ гэдэг асуулт байгаа байхгүй юу? Би ямар нэгэн зүйлд тууштай сахлах баттай бол амжилтанд хүрнэ гэдэгт лав итгэдэг. Хүмүүс одоо ингээл тууштай сахлах баттай гэдэг шүү дээ. Яг ингээ өнгөрснөө харах юм бол манай одоо дээд үеийнхэн гэх юм уу? Тэр хүмүүс сахлах баттай байсан уу байсан, тууштай байсан уу байсан байхгүй юу? Хүний амьдралд нэг юм амьдралаа өөрчлөх 2-3 боломж гарч ирдэг гэж боддог. Тэрний юу гэхээр за би ажиллаа хийгээ явж гин. Ажиллаа хийж байгаа хүнд бол мэдээж аз ирнэ. Тэгээ нэг 2-3 нэг амьдралаа өөрчлөх боломж гарч ирнэ. Тэр үедээ ингээ нэг юм тэр боломжийг алдахгүй шүүрж аваад тэгээ тэрнийхэн төлөө тууштай сахлах баттай явах юм бол амжилтанд хүрнэ гэдэгт бол би итгэдэг. Ер нь өмнө нь болохоор би фитнесээр хичээлдэг байсан. Тэгээ фитнесээр би 2008 оноос хичээлсэн л дээ. Тэгээ нэг 2 удаа ер нь бол бас тэмцээн ч орж ирсэн. Фитнес ч өөрөө бас нөгөө яг спортын хувьд бол мэдээж мундаг спорт. Нөгөө талдаа фитнесээр одоо удаан жил хичээлчихээр нөгөө хүн яг мэрэгжлийн тамирчин гэдэг утгаараа ер нь бол бэлтгэн л айгүй хэцүү байдаг. Тэгэхээр бүр стресстэй байдаг юм гэлээ ер нь бол. Сүүлийн үед ер нь яг гольф сонирхож байгаа. Гольф бас нэг гоё юм нь юу юм бэлээ. Хүн яг стрессж байгаа үедээ одоо манай энэ чинь бол одоо яг рейнж дээр ирээд нэг 20-30 бөмбөг зөхөхөд амар гоё стресс тайлагддаг байхгүй. Стрессийг сүүлийн үед айгүй сайн өдөртөж сураад байна. Өмнө нь бол ер нь ямар нэг юм дээр айгүй стресстэй байдаг байсан. Хүн стресстэй дээ шүү дээ. Стресстэй надад шалтгааллахгүй юм байлаа гэж бодъё л доо. Тэгээ би одоо жишээлбэл стресстэйгээд өөрийгөө л одоо охироод байгаа байхгүй юу. Тэгээ би ямар үхэлтэй юм шүү дээ, тийм үстэй. Тэгээ сүүлийн бүр тоогоо хэлсэн. Ямар нэгэн одоо манай харилцагчийн гомдолч байт юм уу те? Манай агентууд дээр ч юм уу манай ажил дээр гарч байгаа асуудлууд дээр би стресстэй болчихсон юм. Энэ бол угаасаа байх хэвээр. Хүн л юм чинь. Тэгээ энэ мэдрэмжийг авах хэвээр. Тэгээ амьдрах хэвээр. Тэгээд би гэхдээ нэг ийм төрлийн хүн. Ер нь гаргасан ямар ч шийдвэртэй ер нь харамсдаггүй. 18 настай тэмүүлэнд бол ер нь дуртай юм хийж ирсэн. Угаасаа би өөрөө ер нь дуртай юм хийж ирсэн. Гэхдээ миний дуртай юм юу гэхээр ер нь ажил юм байлээ. Хүнд одоо workaholic гэж байдаг шүү дээ. Тийм төрлийн хүн байлээ би тэгээд. Тэгээд дуртай юм хий.
Түүнээс бол би одоо жишээл 18 настай тэмүүлэнд очоод за чи ингэж болохгүй тэгж болохгүй гэж хизээч хэлэхгүй. Тэгэхээр 5 жилийн дараа би өөрийгөө зур төсөөлөх юм бол маш их юм хийж бүтээсэн байна бах. Миний хувьд одоо би үйл хөдлөх хөрөнгө оруулалтын сан буюу Real Estate Investment Trust гэдэг REIT гэдэг байгаа. Тийшээ ер нь бол одоо орж байгаа. Тэгэхээр 5 жилийн дараа бол би нэг 500-аас дээш хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн хөрөнгө оруулалтын менежментийг хийдэг хүн болсон байх болов уу гэж бол итгэлтэй байна. Тэгэхээр 5 жилийн дараах тэмүүлэн бол илүү одоо энэ салбартаа мэрэгсэн, за хөрөнгө оруулалт тал руугаа орсон тийм бас мэрэгчлэн бас болсон байх та. Үйл хөдлөх хөрөнгийн салбарт 2013 оноос шийдсэн. 2013 онд би болохоор Max Group. Max Group-ийн хувьд бол 2-3 мянган ажилтнтай тэнд яг барилгын салбарт нь борлуулалт маркетинг дээр нь ажиллаад үйл хөдлөх хөрөнгийн борлуулалт гэдэг зүйлийг тэндээс олж мэдсэн. 3 жил гарны хугацаанд ойролцоогоор 4 жил болсон. 2016 оны 9 сард Remax танх орсон. Тэгээд Remax-д орсон түүх бас их сонио. Манай Remax ч нөгөө Монголд 2015 онд орчихсон байхгүй. Тэгээд 16 оны 2 сард манай Remax-ийн нэг салбарын захирал агенттайгаа ирээд манай Max Group-ийн 200 residence дээр ер нь бол хамтарч ажиллая гэдэг санал тавиад тэгээ би ерөөдөө анх за юм олон улсын франчайз ороод ирсэн юм байна. За энэ ер нь яадаг компани бэ гэдээ ер нь судалж үзсэн. За миний бодлоор Remax-ыг надаас илүү судалж орж исэн агент бол ер нь ховорох гэж би хувьдаа боддог. Яагаад тэгэхээр ер нь бол 16 оны 2 сараас бараг 6-7 сар хүртэл судалгаа хийгээд би тухайн үед Momentum гэдэг сургалтыг мэддэг байсан. Манай Momentum сургалт ч одоо хэдээс 2017-18 оноос бараг Монголд нэвтэрж эхэлжсэн. Тэр үед би Momentum гэдэг сургалтыг байдаг мэддэг. За тэгээ дээрэс нь одоо энэ Executive Awards тэгээ 100 Awards гэдэг ч юм уу одоо олон улсын шагналуудыг байдгийг мэддэг. Аюулсан судалсан байхгүй юу. Тэгээ энэ олон улсын бизнес юм байна. Би гадагшаага юу нүүдүүлэх хүн зарж борлуулах хэрэгтэй юм гэсэн итгэлтэйгээр юу н орж исэн. Одоо би ингээд нэг жоохон хаяа жоохон ингээд нэг юм хүнд хэцүү үед ч юм уу айлсэл нэг жоохон шантрах үе тохиолдох юм бол ажил мэргэжил дээр тэр үед би яадаг гэхээр 2016 оны 6 сар хавцаадаг лөө 7 сар хавцаадаг. Max Mongolia гэдэг манай төв офисын маань пэйж байгаа. Тэрэн рүү би энэ бол биччихсэн юм. Max Group ажиллаж байхдаа. Тэгээ бичгтээ юу гэж бичсэн бэ гэхлээр тэр айгүй хөөрхөн. За би ингээд танай компанийг судалж үзсний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргаж байна. Танай байгууллагатад одоо ингээд орох хүсэлтэй байна. За миний хувьд бол одоо байнгын одоо шилдэг байхыг эрмэлздэг хүн учраас танай одоо шилдэг агентуудын нэг болно гэдэгт бол итгэлтэй байна. Тийм учраас одоо намайг одоо ингээд агент болгооч гэсэн. Тэгээ манай нөгөө Remax Mongolia төв офисоос болохоор тухайн үед байсан нөгөө офисууд мэдээлэл өгөөд тэгээ би гэртээгээ ойрхон Remax Realty гэдэг офис дээр анх орж исэн байхгүй. Тэр мессежээр нь харахаар ер нь ч одоо 9 жилийн өмнө байхгүй. Айгу хөөрхөн байдаг. Тэгээд 16 онд бол Remax-д орсон. 13 онд болохоор яг Max Group-т. Ер нь гэхдээ би ингээ анзаараад хахад миний үйл хөдлөх хөрөнгийн салбар нэг юм Max гэсэн юмтай ерөөсөө яг хамааралт болчиход байгаа. Тэгээ Max Group, Remax ч гэдэг юм уу те хамааралт болчихсон. Би бол хувьдаа нөгөө агент хийдэг байхдаа ер нь дандаа хүн дандаа яг үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт талаас нь айгүйх ажилтдаг байсан юм. Одоо ч гэсэн манай харилцагч нараа дандаа надаас одоо хөрөнгө оруулалт хийх гэж асуудаг. Хадгаламжиндаа мөнгөө байршуулахгүй гэдэг ч юм уу те. За одоо тэгээд би яаж юм гэхээр ер нь ирээдүй бол үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт. Энэ бол угаасаа ирээдүй. Тэгэхээр би яг 5-10 жилийн дараа гэхэд яг хөрөнгө оруулагч нарын одоо мөнгийг менежмент хийдэг, менеж хийдэг, өсгөж өгдөг. За мөнгөтэй нэг улам мөнгөтэй болгодог тийм ажил руу одоо орж байгаа. Өнөөдөр би зарлаж байна. Одоо покер тэмүүлэн гэж юу байсан. Тэгэхээр рейт тэмүүлэн болж байгаа. Тэгээ ер нь бол манай агентууд ч гэсэн бас яг энэ хөрөнгө оруулагч болоосаа гэсэн үндсэн дээр эйжентийн бизнес өөр юу гэхээр мэдээж зурчлалаа хийн. Гэхдээ хамгийн том зүйл нь хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгэхээр би агентуудыг хөрөнгө оруулагч болоосаа гэдгийг хүсэж байна. Мөн өөрөө бас хөрөнгө оруулагч бас одоо ингээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ илүү том бас хөрөнгө оруулагч болохыг хүсэж байна. Дээрэс нь манай яг энэ одоо бизнес хийгээд мөнгө хаашнд хийхээ мэдэхгүй байгаа тийм хүмүүсээс нь бол зөндөө байгаа. Дээрэс нь гадны одоо ер нь орноос ер нь гадаад орноос бол маш их хөрөнгө оруулалтууд бас одоо сонирхдаг болчих Монголыг. Тэгээ тийш ер нь хэлж хийж байгаа. Хүмүүс ягаад одоо манай энэ зайсангийн салбарыг одоо хитрхи их хөрөнгө хайлсан ч байд юм уу. Манай энэ одоо яг энэ заслын хувьд интерьерийн хувьд бол бас нэлээд өндөр зардалтай болсон л доо. Бараг нэг хаус гэх юм уу амны орносоос биш орцсон байгаа. Тэгэхээр энийг ягаад хүмүүс ийм амар өндөр зардалтай ингээд дээрэс нь наа чи ингээд темка ингээд ашиггүй штэ. Тэгээ наад чи хөрөнгө оруулалтыг хэзээ нөхөх гэж байгаа юм бэ гэдэг. Гэхдээ миний хувьд бол би хөрөнгө оруулагч нар татахын тулд тэр хүмүүст итгэл төрүүлэх ёстой. Тэр нэг юм үнцэн дээрэс нь Монголын үйл хөдлөх хөрөнгийн зуршлын салбар өөрөө хэрэг хөгжиж байгаа юм бэ гэдгийг бас харуулахыг хүссэн. Түүнээсээ одоо ингээд зурчлалын салбар гэхэр чинь манай зарим одоо юу гэдэг юм
одоо хүмүүс болохоор за нэг ийм 100 м квадрат, 70 м квадрат, 50 м квадрат дээр нэг юм 2 3 нөхдүүд байж идэг гэж ойлгоод байдаг. Тэгэхээр бас тийм биш болчиход байна. Одоо бол нийгмийн эдийн засгийн хувьд ч гэсэн дээрээс нь манай одоо Монголын хувьд ч гэсэн одоо ингээд 10 жилийн өмнө бол франчайз бизнесүүд амар цөөхөн байлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд франчайз бизнесүүд гараад ирсэн. Тэгэхээр яг франчайз бизнес гарч ирж байгаа тэр салбаруудын хөгжил айгүй бас мундаг явж байгаа байхгүй. За үйл хөдлөлт надад нэг юм хоёр юу вэ? Амжилт гэх юм уу? Хоёулаа үйл хөдлөлт хөрөнгөтэй холбоотой л да. Анх нөгөө 2013 онд Max Group-д орчоод манай Max Group чинь тухайд 2000 гаруй ажилтнтай байсан байна. Тэгээ тэнд би чи одоо хэдтэй байсан? 23 дөрөвтэй ч 24 тавтай хүүхдтэй байсан байхгүй. Тэгж яхтаа ер нь оны шилдэг ажилтан болж ирсэн. Тэр бол одоо хүртэл надад нэг айгүй гоё шагнал санагддаг. Зуучлалын салбарын хувьд хамгийн том амжилт гэх юм бол манай Remax ч өөрөө одоо юу гэдэг 110,000 гаруй агенттай дэлхийд даяар. За тэгээд нөгөө франчайз бизнес хийж явдаг шүү дээ. Тэгээд яг манай брокер офис шиг одоо дэлхийд даяар 9,000 гаруй ойролцоогоор 10,000 брокер офис байгаа байхгүй. Тэгээд тэр 10,000 брокер офисоос жил болгоо одоо юу гэдэг 10 арга хэмжээ болдог Лас Вегас. Тэр нь болохоор 2 сар юм уу 3 сар болдог байхгүй. Тэгээд тэр арга хэмжээнд дээр дэлхийн шилдэг брокер гэсэн шагналыг авсан. За энэ шагнал бол ер нь бол миний хувьд бол маш том шагнал. Тухайн жилдээ 10,000 одоо юу гэдэг брокерууд гэсэн үг захирлууд өрсөлдөөд авдаг шагнал. Тэгээ тэр жилдээ бол нэг 4-5 захирлууд өгдөг юм шагнал гэхгүй. Тэгээ тэрний нэг нь л авч исэн. За тэгээд бусд нь бол одоо юу гэдэг бас гадны орнуудаас бас ингээд авдаг юм том шагнал байдаг. Тэгэхээр тэр хоёр шагнал бол хамгийн том шагнал гэж үзье. Зуучлалын салбар өөрөө хүнийг ер нь бол арай өөр түвшинд би бол авчдаг гэж боддог юм. Яагаад гэхээр асуудал маш их байдаг. Дандаа хүмүүсийн асуудлууд дээр бид гаргалгаа дээр ингэ гаргаж өгч идэг. Тэгэхээр энэ салбар өөрөө айгүй сонирхолтой. Тэгээ манай агентуудын хувьд ч гэсэн одоо юу гэдэг хэцүү зүйл байна, гоё зүйл байна. Тэгэл нэг унал бусалттай. Тэгээд ер нь бол нэг сэтгэл зүйн хувьд бол нэлээд докторгүй юм ажил шүү дээ. Яг одоо дэлхийд одоо юу гэдэг нэг юм 10 топ стресстэй ажлын баг 6-7 мол тийм ажил. Тэгээ тэр надад байна. Асуудал надад байна. Сонирхолтой. За хамгийн эхлэнд бол ер нь мэдээж Max Group-ийн одоо захирлуудаас баярлалаа гэж хэлье. За дараа нь бол манай Remax Mongolia бүсийн одоо хамт олон байна. За манай одоо бас бүсийн эзэмшилтэй байна тий. Тэр хүмүүс маань одоо Remax Mongolia-г бас орж ирээгүйсэн бол одоо бид бол энэ ч бас ингэ суухгүй. За үүний дараа бол одоо манай бизнес партнерс манай очроо гэдэг манай бизнес партнер залуу байгаа. Тэр үед бол одоо 8-9 жил одоо хамт ингэ явж байгаа. Дараа нь мэдээж манай агентууд байна. За манай анхны агентууд 2017 онд бид эхлүүлжсэн. За манай Давка, Ганжа, за манай одоо Remax Hub офисын манай самдан захирал байна. Манай анхны агентууд Баясаа, одоо Гумба байна. Минжинсор, Ганзөрөг, Уянга тэр ирэн зөндөө хүмүүс байгаа. Манай цэгийн нагас байна. Гэтэл ер нь бол дурдуул ярихад амар олон хүн байна л да. Би бас дурдаг хүмүүс байвал уушдагсан. Сая би бас 10 сар хормоо байсан байгаа. Мэдээж одоо амжилттай ажил эрхлэх дээрээс нь амжилттай явхад мэдээж одоо хүний хань гэдэг бол маш чухал. Бас их нэртэй бас баярлалаа гэж хэлнэ. За тэгээ манай хамт олон тэгээд олон хүмүүс байна да. Тэгээд бүгдээрэнд нь одоо ингээд хамтдаа байгаад нь баярлалаа. Тэгээд ирээдүйд бас бид нар бас цаашаа 5 10 жил 20 жил тэгээ 30 40 жил хамтдаа бас бизнесээ ингээд өшөө амжилтанд төлөө явахын төлөө бүгдээрэнд нь амжилтсаа. Нэгдүгээрт бол маш хөгжилтэй, маш алей хамаарсан, фаны, хоёрдугаарт хөдөлмөрч маш олон ажлыг амжуулдаг. Бүр яаж амжуулдаг гэмээр бодогддог, заримдаа бүр гайхдаг. Тэр ирч хүчээр бүр хаанаас гарч ирд юм бол заримдаа гайхдаг. За 3-дугаарт гэвэл маш шудраг, бүх цаг үед дандаа нэг янзаараа байж идэг. Хүнтэй яг нэг талдаа байж идэг. Хэлсэн бол хэлсэн, хий гэсэн бол хийчдэг. Тийм л юм дээ. За тэмүүлэн захирлын үед нэгдүгээр тул би маш шудраг хүн гэж хэлмээр байна. За аливаа асуудал дээр бүх зүйл дээр үнэхээр одоо шудраг байдаг. За хоёрдугаар талаар маш хариуцлагатай хүн гэж би боддог. Одоо 8 жилийн хугацаанд одоо хамтарч ажиллахдаа. Гуравдугаарт болохоор маш ирж хүчтэй. Одоо яг хаанаас нь одоо яаж гардаг одоо тэр ирж хүч вэ гэмээр те. Үнэхээр ирж хүчтэй тийм. Энэ гурвыг л одоо темп захирдыг тодорхойлох байна. За тэмүүлэн гэдэг үний 3 үгээр тодорхойлно гэх юм бол чин сэтгэл, сахилга бат, тууштай байдал гэдэг 3 үг 100% тодорхойлно гэж миний хувьд бодож байна. Яг тэгэхээр одоо хамгийн тод жишээ үйл хөдлөх хөрөнгийн салбарт чин сэтгэлээсээ за тэгээ сахилга баттайгаар өдний хүртэл яаж тууштай явсны үр дүнд одоо өнөөдөр ямар үр дүнд байгаа вэ гэдэг бүгд харж байгаа хаа гэж бодож байгаа. Энэ дэр нэмэх нь ирч хүч гэдэг үг бас орж ирэх баг.
хаач явсан ирч хүчтэй бусдад ирч хүчээ цацаж өгсөн тийм хүн явдаг шүү дээ тий. За миний нөхөр бол маш ихтгэлтэй хүн байгаа. Тэгээд ихтгэлт одоо бизнес хамтрагч. За тэгээд альваа зүйлд маш тууштай. За 3 дугаарт маш сэтгэлтэй хүн байгаа. Ийм 3 үгээр дүгнэв. Өөрийгөө 3 үгээр тодорхойл хамгийн эхлээд бол яг шудраг гин. Ер нь яг би шудраг зангаас болоод ер нь бас жоохон буруутчих гэдэг тал үүдэг. Гэтэ яг хүн бол яг ингээд үнэн шударгаар ажиллах эхлээд үнэн шудраг байх юм бол буруутахгүй байх мэдээж те. Тэгэхээр ер нь бол яг шудраг байхыг бол маш ирмэлцдэг. Хоёрт бол хөдөлмөрч гэж бол хэлнэ. Би нэг юм боддоо шүү дээ. Өөрийгөө бол нэг тийм мундаг хүн гэж бид хүн их тийм надад би бол өөрийгөө тийм мундаг хүн гэж боддгоо. Харин юу гэж боддог гэхээр би өөрийгөө бол хөдөлмөрч хүн гэж бол хэлнэ. За 3 дугаарт найрсаг гэх юм уу? Найрсаг, хөрчлөлтөө, найрсаг. Мэдгүй тийм л баг. Тийм ер нь бол 3 юм 4 үгээр тодорхойлсон. За Тэмүүлэн гэж хэм бэ гэд өөрийнхөө одоо ингээд танилцууллаа, танилцуулах гэж оролдлоо. Тэгээд энэ хүртэл одоо яг үйл хөдлөлийн салбар дээр надтай хамт байсан манай агентууд, манай арын албаны одоо бэкстафууд, за манай брокер оунерууд, за бүсийн эзэмшигч болоор Max Mongolia-гийн хамт олон. За мөн бас одоо энэ Азийн бүсийн уулзалтанд бас хүрэлцэн ирсэн та бүгдээнд нь баярлалаа. Тэгээд ирээдүйд одоо 5, 10 жил, 20 жил 30 жилийн дараа бид бүхэн одоо бүгд одоо амжилттай бизнес хийж, амжилттай үйл хөдлөлийн салбараа хөгжүүлж тэ Монголын үйл хөдлөлийн салбарыг дараагийн түвшинд нь гаргах гэж одоо явж байгаа бүх энэ одоо хичээн зүтгэл гаргаж байгаа хүмүүстээ бүдээнд нь баярлалаа. Та бүхэндээ Тэмүүлэн хамгаалаа.